Өглөө мэндэ. Бүгдээрээ сайхан амарцгааж байна уу? За би ч гэсэн өнөөдөр амралтынхаа өдрийн цагийг ашиглаж агаад эх 7 хоногийнхаа өглөөний цайны бэлтгэлийг нэлээд сайн базаагаад авлаа. За юу хийсэн бэ гэхээр хамгийн дөрөв нь ясаа сайхан чанаад 3 цаг чаналаа. За тэгээд ясны сайхан шүүл аваад нөөцөлчлөө. За тэгээ брокколиний том багцыг авч агаад жигнээд тэгээ брокколиний зутан бэлдээд дахиад бас шар манжин бас нэг томыг аваад бас жигнээд блендер дээр тэгээд бүр ингээ хоёр шилээр нь шар манжингийнхаа зутаг бэлдсэн. За тэг хамгийн гоё нь энэ байгалийн одоо улаан манжингийн цай байгаа. За энэ цайг яаж идэх вэ гэхээр улаан манжин дээр нэмэх нь жүрж, лимон, цагаангаа, лууван. За эдгээр энийг ерөөсөө жижиглээд блендердээд ингээд улаан манжингийн гоё байгалийн антоксидант өндөртэй сайхан цай ингээ хийгээд тэгээ хөрөвчөндөө ингээ жижиглээд одоо хөлтөөгөө бэлтждэг. Тэгээд нэг аяг халуусан тэгээд боссон тэгээд ингээ уудаг байгаа. За энэ гоё юм маань хийхэд надад тусалдаг нэг сайн туслагч байдаг. Энэ бол миний айку блендер байгаа. За блендер маань болохоор энэ ч одоо манад бүр 7 жил боллоо шүү дээ. Миний гарагч сайн байхын би ч их юм хийх юм. Тэгээ энэ өөрөө нэг ган юм 6 хутгатай. Тийм болохоор одоо бүр юу ч хийсэн миний хүснээр ингээд маш гоё жижиглээд бутлаад ямар ширхэггүйгээр юм гоё болгож өгдөг. За тэгэл бүр бүх төрлийн ногоо, бүх төрлийн жимс тэгээд тэр дээр нь одоо би бүр ааруулж хийж үзлээ. Бас ингээд өрлөн одоо кофе хүртэл ботлож үзсэн. Бүгдийг ингээд гоё хийгээд өгдөг. Тэгээд өнөөдрийн одоо энэ гоё юмнуудыг энэ блендерийн ачаар бас бүгдийг сайхан бэлдээд авлаа. За тэгээд бид нар ч одоо тэгэл одоо ажлын өдрүүдэд ерөөсөө санд мэндэл гаргадаг, заримдаа цайтай цайг гаргах гал байдаг шүү дээ. Тийм болохоор одоо аль болохоор өглөөдөө ингээд хүн бэлдээд өгсөн юм шиг юм бэлэн юмтай байна гэх. Ялангуяа энэ чинь өөрөө эрүүл дээр нь амин димээр баялаг байна гэдэг бол биднэрт бол үнэхээр ач тустай байдаг. Зарим сандарсан үед өдөрч гэсэн энийг сайхан нэгдүгээр хоолныхаа шүлэндээ шууд орлуулад идчих боломжтой байдаг шүү дээ, тий. За тэгээд та нар маань бас их гоё юм зөндөө хийдэг баг. Ингээд бас туршлага хаваалцаарэ. За өдрийг сайхан өнгөрүүлээрэ.